байцгаана уу? Ороод Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн албанаас зохион байгуулж байгаа олон улсын форумд оролцогч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Манай ашигын бус төрийн бус байгууллага нь тэргүүн, хуульч, сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, НЕБО гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг. Одоогоор тэргүүн үлдэж байгаа юм байхгүй байна. Би хуульч Таштаа, сэтгэл зүйч Тавс өрөм, нийгмийн ажилтан Дарчиргал, НЕБО Цэцэгмаа. Бид болохоор гэр бүлийн болон бэлгийн хүчирхийллээс өрсөн сэргийлэх, хохирогчдын аюулгүй байдлыг хамгаалах, хохирогчдод шаардлагатай байгаа багц үйлчилгээг үзүүлэн ажилладаг. 2019 онд Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн холбооноос гэр бүлийн хүчирхийлэлд эмзэг төслийн уралдаан зарлагдаж, уг төсөлд манай багийн хамтдаа хамгааллын төсөл маань шалгарч нийт 9 сая төгрөгийн санхүүжилт авсан байна. Бидний хамтдаа хамгааллын төсөл маань 2020 онд буюу 1 жилийн хугацаанд хэрэгжиж байгаа. За төслийн хүрээнд бид нар хохирогчдын үйлчилгээ үзүүлэх төрийн байгууллагын ажилтнууд болон бага насны хүүхдэд өөрийгөө хүчирхийллээс хамгаалах мэдлэг чадвар олох сургалтуудыг зохион байгуулж байгаа. Мөн аймгийн төвийн болон алслагдмал бүс нутагт амьдарч байгаа охид эмэгтэйчүүдэд зориулж гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх бичлэг, видео, шторикуудыг бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан олон нийтэд хүргэж ажиллаж байна. За үүний үр дүнд бол бидэнд хандах гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод эрс өсч өмнөх оны мөн үедээ харьцуулахад 33.8% нэмэгдсэн байгаа нь бидний төслийн бол томоохон үр дүн гэж бодож байна. Мөн хохирогчдын үйлчилгээ үзүүлэх нэг цагийн үйлчилгээний төвд нэн шаардлагатай байсан камер, бойлор, хүүхдийн өрөөний тогтчил зэрэг эзэлсийн тусламж үзүүлснээр хохирогчд маань чанарын шаардлага хангасан орчин үйлчилгээг авч байна. Дэлхийн нийтээр баталгаад байгаа цаг тахал 20 цэрийн үед гэр бүлийн хүчирхийлэл өсөх хандлагатай байгаа. Уг төсөл маань энэ үед бол 20 цэрийн үед цаг үеэ олсон хэрэгцээ шаардлагатай хэрэгцээ ихтэй сайн төсөл болж байна. Ингээд бидний төслийг хэрэгжүүлэхэд дэмжиж тусалсан Европ дахь Монгол эмэгтэйчүүдийн хөгжлийн албаныхандаа маш их баярлж талархаж байгаагаа илэрхийлье. Ингээд та бүхэндээ баярлалаа. Баярлалаа.